Франц, Бельги, Турк зэргийн улсууд аюулгүй байдлыг хангах тал дээр маш сул байна. Өнгөрсөн 7 хоногийн баасан гарагт Францын нийслэл Парис хотод болсон цус тгалдлага нь тагнуулын төв газрынхны ажиллагаа сул тус улсын аюулгүй байдлын албаныхан ажлаа муу хийсэнтэй холбоотой гэж албаныхан үзэж байна. Парисын 6 байршилд халдаж 129 хүний амнасанд хүрч 350 гаруй хүнийг шархтуулсан. Энэ аимшигт халдлагыг Исламын улс бүлэглэл үйлдсэн болох нь тодорхой болсон. Даваа гарагт Туркийн эрх бүхий албан тушаалтан Аль Жазира агентлагтай холбогдож Францын нийслэл Парис хотын Батаклан концертын танхимд халдлага үйлдээд амнасаа алдсан. 29 настай Францын угуул Амар Исмаил Мостафагийн талаар мэдээлэл өгчээ. Энэ мэдээллээр Мостафа нь 2013 онд Туркт орж ирсэн бөгөөд Туркээс явсан хэсэг талаар ямар ч бүртгэл байдаггүй байна. 2014 оны 10 дугаар сард Франц улс Туркийн тагнуулын газраас 4 сэжигтэн этгээдийн тухай мэдээлэл хүссэн бөгөөд мөрдлөгийн явцад Туркийн тагнуулын агентлаг Мостафаг 5 дахь сэжигтэн болохыг олж тогтоожээ. Туркийн эрх баригчид Мостафагийн тухай мэдээллийг Францын талд 2 удаа мэдэгдсэн байна. Эхний удаад 2014 оны 12 дугаар сард, дараа нь 15 оны 6 дугаар сард мэдэгдэж байжээ. Гэсэн ч Францаас ямар ч хариу сонсоогүй байна. Харин Парист болсон халдлагуудын дараа л Туркийн эрх баригчид Амар Исмаил Мостафагийн талаар мэдээлэл хүссэн хүсэлтийг хүлээн авчээ. Энэ бол буруутгах тоглоом тоглох цаг биш. Гэхдээ бид нар дэлхийн нийтийн аюулгүй байдлын төлөө хамтарч ажиллах хэрэгтэй. Тагнуулын мэдээллээс солилцож үр дүнтэй харилцааг бий болгох нь терроризмын эсрэг хүчин чармаалтад маш чухал. Туркийн засгийн газар ирээдүйд бусад холбоотнуудтайгаа илүү ойр хамтарч ажиллана гэдэгт найдаж байна хэмээн хэлсэн байна. Франц, Бельгийн цагдаа нар сэжигтэн этгээдүүдийг ирж хайх мөрдлөгөө үргэлжлүүлж байгаа энэ үед аюулгүй байдал тагнуулын ажиллагааны тухай асуудал инхүү хурцаар хөндөгдөж байна. Даваа гарагт Францын албаны хүн Парист болсон халдлагыг толгойлсон сэжигтнэр Бельгийн иргэн Абдулхамид Абаудыг тодорхойлсон юм а. Түүнийг аюулгүйн албаныхан Исламын улс бүлэглэлийн видео бичлэгт гарсны дараа 27 настай болохыг тогтоосон бөгөөд одоо түүнийг Сир улсад байгаа хэмээн үзэж байна. Францын цагдаагийн газар мөн энэ халдлагын гол сэжигтний зургийг нийтэд ил болгосон байна. Энэхүү гол сэжигтэн этгээд нь 26 настай Салах Абдслам бөгөөд түүнийг Брюсселд төрсөн хэмээн мэдээлээд байна. Францын цагдаа нар Франц улсын 168 байрлалд нэгжлэг хийсэн бөгөөд Парисын халдлагын ард бусдын хараанд өртөөгүй алан хятагчд байж болзошгүй 23 сэжигтнийг хорж саатуулжээ. Бельгийн цагдаа нар даваа гарагт Брюсселд хил залгаа орших Молембик гэдэг газарт гол ажиллагааг эхлүүлсэн байна. Засгийн газрын зүгээс цэрэг хамгаалалтынхныг тараан байрлуулж аюулгүй байдлаа өндөржүүлжээ.